За өнөөдөр Куала Лумпур хотын бас нэг одоо ирж заавал үзэх ёстой сонирхолтой газрын нэг болох Медвелид ирсэн байна. Тэгээ Медвелигийн цоо шинээр нэгдсэн, Медвелид нэгдсэн Book X Case гэдэг шинэ номын дэлгүүрээр хэдүүлээ өнөөдөр орноо. За энд нөгөө англи хэлээр хэвлэгдсэн номнууд Сингапур, Малайз улсуудад харьцангуй их байдаг. Тийм болохоор одоо хайж явж исэн олдохгүй байгаа. За эсвэл одоо зөвхөн Европт зардаг шиг юм. Эсвэл зөвхөн Америкт байгаа. Эсвэл бүр хэвлэгдээд олон жил болсон ч худалдаанд байхгүй байгаа гэх мэт номнуудыг иймэрхүү томоохон дэлгүүрүүдээс ирж авч болдог. За энд ирэх болгондоо ордог байсан дэлгүүр маань хаагдчихж оронд нь ийм гоё дэлгүүр нэгдсэн байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа Медвелид дотор байх хамгийн дээдлийнхэн rooftop буюу дээвэр хэсэгт нь байрлаж байгаа цоо шин номын дэлгүүрээр хамтдаа зочилцгоё. X-Case. За Малайз бол энэ ном унших гэдэг дадал зуршлын хувьд хаста нэгэн дээвэр одоо орны нэг. Ер нь дэлхийд дахнаа хин хамгийн их уншдаг вэ гэхээр 2024 оны судалгаагаар Америкийн нэгдсэн улс иргэд хамгийн их уншиж байгаа. Тэгээд энэтхэгүүд тэгээд англичууд, Франц, Итали. За Азид бол мэдээж Таиланд, Индик, Сингапур байна. Энэ хамгийн ном унших. Одоо номон дурлах, ном унших, дадал зуршилтай байна гэдгээр нэлийн дээгүүр ордог. Үүний дараа бол Малайз ордгоо. За Малайзад хэд хэдэн дэлхийн томоохон номын сүлжээ дэлгүүрүүд байдаг. За өмнө нь Borders номын дэлгүүрийн хэд хэдэн айтайхан салбар байж байгаад ковидын өмнөхөн хаалгаа барьцгаасан. За мөн миний орох дуртай MPH гэдэг номын дэлгүүр байна. Энэ дэлгүүр бас нэлээд олон салбартай байсан боловч ингээд олон жилийн дараа эргэж ирэхэд бас өөр номын шин дэлгүүрүүд нэгдээд хуучин номын дэлгүүрүүдийн маань ажиллах арга барил соёл нь жаахан хоцрогдоод зах зээлээс шахагдаад байгаа болов уу гэж харсан. За яагаад Малайз хүмүүс одоо ном их уншдаг дээр нь номын худалдаа бизнес номын дэлгүүрүүдээр ингээд үргэлж бестселлерүүд хүн их байдаг. Энэ бизнест хөрөнгө оруулж эдгээр дэлгүүрүүд ингэж одоо амьд явж байгаа вэ гэхээр за нэгдүгээрт хэлний асуудал. За англи улсын колонд байсан учраас хүн амын тэр чигээрээ англи хэлтэй. Тэгэхээр дэлхийн хаанаас ч англи хэлээр хэвлэгдсэн номнууд энд байна гэсэн тухайн номыг олж унших бүрэн боломжтой гэсэн үг. За мөн удирдагчид байна. Улсыг удирдах байгаа хүмүүс ард иргэдтэй ном уншиж үлгэрлэнэ гэдэг бол маш том нөлөөлөл. За Малайзийн алдарт ерөнхий сайд Махатер бол мөн түүний гэргий тухай тэр хоёрын ном хэрхэн уншдаг байсан ч яхад уншдаг тухай үр хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байдаг тухай үлгэр домог шиг сонирхолтой яриануудыг хүмүүс ярих их дуртай. Хурлаас хурлын хооронд хүлээж суухдаа байнга л ном гаргаж ирдэг. Ялангуяа ерөнхий сайдын гэргий болвол маш их ном уншдаг эмэгтэй байсан гэдгээр алдартай. Тэгээд энэ нөгөө удирдагч хүмүүсийн ном соёлд хандах хандлага ард иргэдийн энэ дадал зуршилд маш одоо эргээр сайхан нөлөөлдгийн жишээ бол энэ болов гэж харсан. Энэ тухай Малай дилемма гэдэг бас одоо эдний историйн хувьд библи юм да тий. Энэ номон дээр бас хэд хэдэн газар дурдсан байдаг. За энэ номын бизнесийг, ном соёлыг ингэж ард иргэдийн амьдралын нэг хэсэг болгоход нөлөөлөхүйц хэд хэдэн бодлогоодыг бол Махатерийн үед авч хэрэгжүүлж исэн ном зохиол хэвлэх нийтлэн гаргах үед одоо авах татвар үүнд оногдуулах одоо татвар гэх мэтийг бол маш хөнгөн байдлаар шийдэж өгсөн байдгаа. Тэгэхээр энэ олон одоо гадны паблишер компаниуд
энэ зах зээлд орж иж тоглоход системийн эрүүл юм сайхан байх нь одоо дамжиггүй. За тэгээд бүхэл төрлийн ном байна. За миний одоо хамгийн онцолж очдог номын хэсэг бол мэдээж сүүлийн үед гарсан уран зохиолын номнууд, бүтээлүүд, за мөн одоо шинжлэх ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн номууд дээр би одоо очиж үзэх их дуртай. За энэ одоо миний энэ очлоод байгаа номын дэлгүүрээс гадна Кинокунио гэдэг номын дэлгүүр байгаа тий, та бүхэн мэдэх томоохон сүлжээ дэлгүүр Тайландд байгаа, Сингапурт байгаа. За энэ дэлгүүрийн сүлжээ дэлгүүр бас Малайз улсад байдаг. Тэнд бол номын сонголтууд үнэхээр гайхамшигтай. За одоо энэ Book XK Center гэдэг шиг иймэрхүү жижиг дэлгүүрүүд MPH, за Popular ч гэдэг юм те номын дэлгүүрүүдэд яг одоо миний сонирхсан чиглэлийн буюу мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, cyber security-ийн нарийн номнууд бол байхгүй. За жишээлбэл Popular бол оюутан сурагчдад зориулсан ном, хямд худалдан авах боломжтой гэдгийг алдартай бол MPH малай хэл дээр хэвлэгдсэн ном сонгож авах сонголт ихтэй гэдгээрээ алдартай. За энэ Book XK-с бол онлайн хамгийн том номын дэлгүүр гэж өөрсдийгөө маркетингаа хийдэм байлээ. Кинокунио бол дэлхийд дахинд зарагдаж байгаа бүх ном тэнд байгаа гэдгээрээ бас одоо өөрсдийнхөө маркетингийг хийж явах жишээ нь. Тэгээ номын дэлгүүрээр одоо явж тухайн улс орны хүмүүс яг юуг шимтэн үзэж сонирхож байна вэ гэдгийг ажиглах бүрэн том боломжинд байдаг. За хэд хэдэн жишээ би та бүхэндээ хэлж өгье. Би дээхний үед Филиппин улс Манила хотын National Bookstore гэж байдаг. За Филиппин Манила хотод хамгийн том молд тухайн үед байдаг гэсэн тэр дэлгүүр. За тэр дэлгүүрт ингээд ороод би очиж байгаа улс орн болгоноосоо тухайн улс орнд амжилттай яваа зохиолч англи хэл дээр бүтээлийг хөдөлж авах дуртай. Унших дуртай. Тэгээ Филиппиний Манилагийн номын дэлгүүрээр явж байхад бол ерөнхийдөө ийм цуврал, гэмт хэрэгч гэдэг юм уу, ийм триллер, тиймэрхүү номнууд аягүй их байсан. Хоёрдугаарт ном гэхээсээ илүү тухайн дэлгүүрийг бичиг хэргийн дэлгүүр маягаар ингэж локал хүмүүс маш их орж ирж юм автсан билээ. Тэрийг бас анзаарсан хэд удагдсан. За юуны Парис хотын за айлч номын дэлгүүрт бол маш их хүнтэй байдаг. Ном бодвол яг л талах шиг тэнд зарагддгийг анзаарсан. За мөн англи хэл дээрх ном тун бүх номын дэлгүүрт бол байхгүй. Парис хотын төвд байх Shakespeare-ийн компани дээр очиж зөвхөн англи хэлээр хэлэгдсэн номыг би авч ирсэн. За яг хуу номын дэлгүүрүүдийн тодорхой нэг корнер болон хэсэгт англи хэл дээрх номууд харагддаг. За Вашингтон DC-гийн хэд хэдэн номын дэлгүүр надад бас их жижигхэн хэр найтайхан санагдсан бол Лос Анжелес хотын номын дэлгүүрт ороод би үнэхээр надад бол таалагдаагүй. Яагаад тэгэхээр тухайн номын дэлгүүрт ингээд ороход нэг юм хар бараан ядж яхад Халлоуины дараагаар очицсныг хэлэхүү аллаг, цус, гэмт хэрэг, амиа хорлолт гэсэн гарчигтай номнууд асар их ингээд бүр ингээд лангуу болгоны нүүрэн дээр би бүр ингээд тэр муухай юм нэг атмосфер дотор орсон юм шиг санагдаад бушуухан гараад явж яснаа одоо муугаад явах уу. Тэгэхээр тухайн хотын, тухайн улсын ер нь нөхцөл байдлыг анзаарыг, хүмүүсийнх нь төвшнийг анзаарыг гэвэл номын дэлгүүрт очиход бас их харж болохоор санагдсан. Ер нь манай номын дэлгүүрүүд ч гэсэндээ одоо тавилт, өрөлт, өнгө үзэмжин дээрээ их ач холбогдол өгдөг боловч одоо яг ингэж номыг асар их хэмжээгээр худалдаж авдаг, эсвэл байнга үйлчлүүлдэг байх нь жаахан ховор. Гэхдээ бас бэлгэнд авах, бэлгэнд өгөх. За шинэ соргог ном юу гарсан байна гэж байн очих хүмүүс бас бусад одоо улс орнуудыг харьцуулахад манай Монголын information technology соёлоос харьцангуй гайгүй юм шиг санагддаг. За ингээд одоо ном авахгүй даа гэж бодоод цүнхэндээ нэг 2 номтой гардыг. За Монголдо очихдоо тэгээд ёстой шал дэмий авч дээ гэж бодоод цүнхтүүг номтой харьдаг.
Иймэл зуршилтай тэгээд та бүхэн маань алив улс хотоор зочлохдоо дэлгүүр хоршоогоор одоо явдаг. Өөрөөр юм бэ хараа. Номын дэлгүүрүүдээр хүүхдүүдээ аваачиж гадны номын соёлыг харуулж бас ийм төрлийн номыг ингэж одоо хүмүүс уншиж сууд юм байна. Гэх мэтчлэнгээр бас тэр ялгуур mysteries тийм үү? За сүүлд надад нэг анзаарсан нэг юм бол одоо энэ Малазийн хэд хэдэн шинэ номын дэлгүүрүүд бүх ном нь Гялгар утгатай. Энэ айгүй төвөгтэй ингээд нөгөө уншаа ингээд одоо бид нар чинь номыг авахтаа нэг дундаас нь эсвэл арийнх нь ядаж эхний 2 дахь хуудсан дээр байгаа хэдэн онд хэвлэгдсэн бэ гэдгийг бас хармаар байдаг боловч дийлэнх номыг харах ямар ч боломжгүй учраас гарчгийг нь харлаа. Интернет дээр тухайн номыг хэрхэн одоо үнэлсэн үнэлгээ хүмүүсийн юу одоо хэдэн онд хэвлэснийг нь Google дээр эсвэл Goodreads-ээс эсвэл Amazon-оос харах боломжтой болгоцсон нь надад жоохон онцгой санагдсан. За ганцхан номыг яг байгаагаар нь хараад ингээд эргүүлж тойруулж үзэх боломжтой дэлгүүр MP чи хэдэн булангууд байсан. Кино Кунягийн бас хэдэн болонд тэр боломжоос одоо ингээд та бүхэн харахад ингээд бүх ном Гялгар утгатай байгаа нь жаахан тэмхэн санагцсан. Тэгээд Куала Лумпур хотод зочлвол миний сая дурдсан хэд хэдэн номын дэлгүүрүүдээр зориод ороорой англи хэл дээр маш сонирхолтой номнууд бас байгаа. Тэгээ мөн аялж явж байгаа бол тухайн газрынхаа дэлгүүрээс юм авдагтай адилхан номын дэлгүүрээс ном авч түүнийгээ таашааж уншиж ингэж байх юм бол хүүхдүүдэд маань бас их гоё үлгэр дуурайл болдё шүү гэдгийг хэлмээрээ. За нөгөө Book XKS-ийн Биталан Жаяад байх салбарт ирсэн байна. Яг төрдөг байшин шиг. Маш сонирхолтой дизайнтай. I'm sorry. За яг энэ хажууд тал нөгөө digital art галерей үзэсгэлэн гарч байгаа. Сая охин битээр тэрийг үзчихэд гарч ирээд энэ maze house боёо энэ яг ирээд төрдөг байшин дотор явж байна. За энэ дотроос ном олж авах гэдэг бол тэгтээ сонирхолтой юм байна, гоё юм байна. Жохо халуун нэг стацл. Сонирхолтой одоо ингээд хөтлөөл яваад идэм байна. Нэг юм руу ороод тэгэл үзүр хүртэл гараад явхаас өөр арга байхгүй. За interior design бол тасархай. Гоё. Fix your head in. Ready? За энэ дэлгүүрийг Малайзийн хамгийн том онлайн дэлгүүр, онлайн номын дэлгүүр гэж. За энэ миний Hala Coiloгийн коллекшн биш дээ. Ямар гоё юм бэ? 5 номныхан коллекшн харагдчихээн. За ерөнхийдөө энэ хэсэг бол уран зохиолын хэсэг байна. Энэ залуучууд гартаа жижигхэн сенстэй яваад байгааг учраас би одоо л ойлголоо. Сая орж ирэхэд хүмүүс сенстэй яваад харна. Яагаад яваад юм бол тэгээ харсч угаасаа дотор амар халуун юм байна. Got it. Харин тийм жидлийнхэн чимээ. Оо энэ ямар гасалтай юм бэ ёо. За.
муухтай биш мэн амар халан байна дотор. Тэгээд яг хуу сонирхолтой ном орж авах адлын явдал дуртай хүмүүстэй гоё юм байна. За баярлаа. Одоо би тэр дөрөгийн номын дэлгүүр рүү явлаа.